Сайн мэцхан нөхдөдөө өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв бол тэгш өнцөгт гурвалжны талбайг олох. За аав зурган дээр ямар дүрс өгөгдсөн бэ бүгдээрээ нэрлээрэй. А, Б, С, Д гэсэн тэгш өнцөгт өгөгдсөн байна. Тэгш өнцөгтийн талбайг нь бол урт нь 5 см болон өргөн нь 4 см бол талбайг нь болохоор уртыг А үсгээр тэмдэглэнэ, өргөнийг Б үсгээр тэмдэглэнэ. За тэгш өнцөгтийн талбай болдог томьёо бол урт болон өргөний үржүүр байдаг. За тэгэхээр 5 см-ийг 4 см-т үржүүлээд 20 см квадрат гарч байна. За ABCD тэгш өнцөгтөд BD диагонал татаарай. За энд BD диагонал татлаа. За BD диагонал татснаар ABCD тэгш өнцөгт маань хоёр тэнцүү гурвалжин болов багцсан байна. За өмнө нь бүгдээрээ гурвалжныг өнцгөр нь болон талаар нь ангилахыг үзсэн. Тэгвэл уг гурвалжныг сайтар ажиглаад ямар гурвалжин байна вэ? Нэрлээрэй. Тэгш өнцөгт гурвалжин байна. За тэгвэл одоо бүгдээрээ уг тэгш өнцөгт гурвалжны талбайг нь бодож олъё. Тэгэхээр яаж талбайг нь бодож олох вэ? За тэгш өнцөгт гурвалжны маань тэгш өнцгийг үүсгэж байгаа хоёр талыг бол катет гэж нэрлэнэ. Тэгэхээр тэгш өнцөгт гурвалжны талбай нь катетуудын үржүүрийн хагастай тэнцүү. За 5 см-ийг 4 см-т үржүүлэхээр 20 см квадрат. За түүнийг 2 дуваахаар 10 см квадрат гарсан байна. Тэгэхээр уг тэгш өнцөгт гурвалжны маань талбай бол 10 см квадрат байна. За тэгш өнцөгт гурвалжны талбай. Тэгш өнцөгт гурвалжны талбай нь катетуудын үржүүрийн хагастай тэнцүү буюу S тэнцүү. А гүрждэг нь Б-г хуваах нь 2. За катет гэдэг нь тэгш өнцгийг үүсгэж байгаа. Тэгш өнцгийг үүсгэж байгаа хоёр талыг нь катет гэж нэрлэнэ. За тэгш өнцөгт гурвалжин нь 2 катеттай байдаг байна. За гифтнүүц гэдэг нь тэгш өнцөгт гурвалжны тэгш өнцгийн эсрэг талыг нь гифтнүүц гэж нэрлэдэг байна. За бүгдээрээ бодлогоо бодъё. Тэгш өнцөгт гурвалжны катетууд 6 мм, 13 мм бол түүний талбайг олоорой. За тэгш өнцгийг үүсгэж байгаа хоёр талыг нь катет гэж байгаа. Тэгэхээр за энэ тал нь 6 мм, цаа нь 13 мм. Бүгдээрээ тэгш өнцөгт гурвалжны талбайг олдог томьёог мэдэж авсан. Тэгэхээр томьёонд орлуулаа бодлого бодъё. 6 мм-ийг 13 мм-ээр үржүүлээд 2 дуваахад 39 мм квадрат гарсан байна. Тэгэхээр уг тэгш өнцөгт гурвалжны маань талбай 39 мм квадрат ахнэ. За тэгш өнцөгт гурвалжны талбай 48 см квадрат. А катетууд нь 2x болон 4 см бол уг x-ийн утгыг олоорой. За тэгэхээр катетууд нь 2x болон 4 см. За бүгдээрээ тэгш өнцөгт гурвалжны талбайг олдог томьёонд орлуулж бодъё. Тэгэхээр 2x-ийг үрждэг нь 4 см-ийг хуваах нь 2 тэнцүү, талбай 48 см квадрат. За тэгэхээр уг 2-ыг 48-д үржүүлэхээр 96 см квадрат гарч байна. Тэгэхээр 2x-ийг үрждэг нь 4 см тэнцүү, 96 см квадрат. За цааш нь 2x тэнцүү 96 см-ийг 4 см-т хуваахаар 24 см гарсан байна. За эндээс бүгдээрээ x-ийн утгыг бодож олъё. X тэнцүү 24-ийг 12 хуваахаар 12 см гарсан байна. За одоо бүгдээрээ x-ийн утгыг орлуулж бодож үзье. Тэгэхээр 2-ыг үрждэг нь 12 см тэнцүү 24 см. За нэг катет нь 24 см байх нэ. За бүгдээрээ томьёонд орлуулад бодож үзье. За 24 см-ийг 4 см-т үржүүлээд 2 дуваахад 48 см квадрат гарсан байна. За дараагийн бодлого. Гурвалжны периметр 36 см бол мэдэгдэхгүй талуудын уртыг олоорой. За периметр гэдэг бол хүрээний уртуудыг хэлж байгаа. За тэгэхээр 3x дээр нэмд нь 12, нэмд нь 2x-ээс асах нь 6 тэнцүү 36. За энэ бол бидний мэддэг айлгэр илэрхийлэл. За бүгдээрээ бодохдоо төсөөтэй гишүүдийг нэмэгдэе. Төсөөтэй гишүүд нь бол 3x болон 2x байна. Тэгэхээр 3x дээр 2x-ийг нэмэхээр 5x.
За сул гишүүд нь мөн ижил төсөөтэй гишүүд. Тэгэхээр 12 бас 6 гасгаар 6. Тэгэхээр эндээс 5x дээр нэмэх 6 тэнцүү 36 байна. За бүгдээрээ уг 6-аг тэг болгохын тулд 6-аг хасъя. Тэгэхээр тэнцүүг нь хэмнээ хоёр талд ижилхэн үйлдэл хийж өгнө. За уг 6-аас 6 гасгаар тэг буюу 5x тэнцүү 36-аас 6 гасгаар 30 гарч байна. За үүнээс 5-ыг хэдээр үржүүлвэл 30 гарах вэ? X-ийн утгыг бодож олъё. За x тэнцүү 6 авах нэ. За уг болсон утгаа x-тэй орлуулж бодож үзье. За тэгэхээр 3-ыг үржигдэх нь 6 тэнцүү 18. За 2-ыг үржигдэх нь 6 хасдаг нь 6 тэнцүү 6. За тэгэхээр бүгдээрээ урагшныхаа талуудын уртуудыг нь бүгдээрээ мэдэж авлаа. За тэгэхээр периметрийнхаа шалгаж бодож үзье. За 18 см-тэй нэмдэг нь 12 см, нэмэх нь 6 см тэнцүү 36 см гарсан байна. За би бүхнийг бодож олсон. X утга бол зөв байсан байна. За дараагийн бодлого. Гурвалжны нэг тал нь 25 см, хоёр дахь тал түүнээс 8 см-аар урт. Периметр нь 78 см бол гурав дахь талын уртыг олоорой. За тэгэхээр хоёр дахь талынхаа уртыг олъё. За 25 см-ээр 8 см-ийг нэмэхээр 33 см. 33 см нь хоёр дахь тал. За одоо гурав дахь мэддэхгүй байгаа талаа x-ээр тэмдэглэе. Тэгэхээр хүрээний урт периметр гэдэг бол хүрээний уртыг хэлж байгаа. Тэгэхээр 25 см-тэй 33 см нэмэх нь x тэнцүү 78 см. За эндээс бүгдээрээ гурав дахь талын уртыг олцгоё. 58 см-тэй нэмэх нь x тэнцүү 78 см. За 58 см-тэй хэдийг нэмбэл 78 см гарах вэ гэхээр x тэнцүү 78 см-аас 58 см-ийг асуул 20 см гарсан байна. За тэгэхээр гурвалжны маань гурав дахь талын урт нь 20 см байна. За бүгдээрээ периметр бодож шалгаж үзье. Хүрээний уртуудыг нэмье. Тэгэхээр 25 см-тэй нэмэх нь 33 см, нэмэх нь 20 см тэнцүү 78 см. За бид бүхний бодож олсон гурав дахь талын урт бол зөв байсан байна. Гэрийн даалгавар. За дараах бодлогуудыг дэвтэрдээ зураад бодлогоо бодоод зургийг аваад багш руугаа явуулж шалгуулаарай. Гээд анхаарал хандуулсанд баярлалаа.